Миний бие энэ газарт Гангнам шуулганд гэрчлэл хийн гэж зүүдэндээ ч оромгүй зүйл байна. Би энэ газар гэрчлэл хийж байгаа нь юуны өмнө би өөрийгөө ямар хүн бэ гэж танилцуулахаас өмнө би өөрийнхөө амьдралын хамгийн сайн хийсэн ажил болон хамгийн буруу хийсэн алдааг энэ хоёр зүйлийг товчхон та бүхэнд тайлбарлая. Цаг хязгаартай учраа бушуухан товчоор тодорхой та бүхэнд хэлье. Би энэ жилдээ сая манай пастор хэлсэн шиг 87 нас хүрч байна. Харин хараахан нас бараагүй бас шатаар авирахтаа юмд түшиж шатаар гардаггүй. Тэгээ би маань маш эрүүл байгаа. Тиймээс өнөөдөр ч гэсэн наашаа ирэхийн тулд 5 цаг 30 минутанд босоод наашаа хөдлөлөө. Ердөөсөө л 10 минут гişл хийхин тулд шүү дээ. 간증을 하기 위해서 이렇게 찾아왔습니다. 뭐 Gwangju хот ч вэ, Мукбо хот, мөн Ганнын хот гэх мэтчлэн манай пастрын явсан газар болгон газар бүрт би баяртайгаар дагаж явсан гэрчлэл хийсэн. Тэр гэрчлэл дотор байнга би хоёр зүйлийг ярьсан. Нэг зүйл бол миний амьдралын хамгийн сайн хийсэн ажил болон хамгийн буруу алдаа хийсэн нэг зүйл. Хамгийн сүүлд би уриалгын нэг үг хэлье гэж хэлсэн. Би энэ сүүл дотроо сүүл хотноо 42 жилийн турш сайн мэдээ түгээжсэн хүн. Дээрэс нь Солонгос протестант евангелийн эвсэл орцсон байсан. Дээрэс нь би Библийн их сургуулийн захирлаар олон пасторуудыг өсгөн хүмүүжүүлж байсан. Мөн олон пасторуудыг гаргаж гадаад руу илгээжсэн хүн. Харин энэ ажил бол миний хийсэн хамгийн буруу ажлын нэг юм аа. Ингэж сургаал зааж жисэн боловч энэхүү Библийн ишлэлийг би хараагүй юм биш. Харсан мөртлөө хажуугаар нь өнгөрүүлж ирсэн. Тийм болохоор эдгээр олон пасторуудыг, шав пасторуудыг бас теологийн судлаачдыг маш буруугаар зааж ясан байна лээ. Энэ бүх хариуцлага бүгд над дээр ч гэсэн хүн дээр тулж байгаа. Орчин үеийн энэ Христийн шашин, Есүсийн шашин маш муударч ялзарч байна. Би Мукбо хотод олон пастор цугласан байх газарт би очиж агаад би бүр чанга би зоригтой хэлсэн байгаа. Та нар одоо өөрийн ухаантай байх ёстой гэж хашгирч орилсон чинь тэр үед пастор маань зарим пастор нь хүлээж авч ирсэн, зарим нь хүлээж авахгүй байсан. Тэрнээсээ болоод би бас сорилтонд орж ирсэн л да. Тэглээ гээд одоо яах вэ? 87-тай өвөөг одоо зодох нь уу? Би тэрэнд л итгэдэг. Үгүй ээ, би бас бурханд итгэдэг. Бурхан намайг үргэлж сахин хамгаалдаг гэж итгэдэг юм аа. Тийм болохоор үүнийг бодох юм бол миний амьдралын хамгийн буруу хийсэн алдаа юу вэ гэвэл олон пасторуудыг буруу зааж исэн учраас өнөө үеийн Есүсийн шашин ингэж буруу замаар орчихсон байна гэсэн. Ийм замхарсан замаар орчихжээ гэж бодож байна. Энэ бол миний хамгийн буруу хийсэн алдаа нь. Тэгэд хамгийн сайн хийсэн ажил нь юу вэ гэвэл маш гайхамшигтай. Бурхан надад ивэл хайрлаж, инэрлээ хайрласнараа. Сэтгэлийн боловсрал гэдэг тийм ээ. Нэг газар нэг өдөр би сэтгэлийн боловсрал явуулна гэж лекц явуулнаа гэсэн болохоор нэг удаа сонсож үзье гэд. Тэгвэл би сэтгэлгээний боловсрал яагаад суух ёстой вэ гэхээр яагаад тэгж бодсон бэ гэхээр би бол теологийн судлаач.
доктор байгаа. Та бүхэн намайг харахад л тэгж харагдахгүй байсан ч гэсэн би бол теологийн судлаач доктор байгаа. Тэгээд би сэтгэлгээний боловсролд сууж үзье гэж бодоод номын санд очиж сэтгэлгээний боловсролын талаар ном хайсан. Харин сэтгэлгээний боловсролд сууж үзсэн чинь энэ л юм байна штэ. Би энэ ертөнцид буруугаар зүйл сургаал зааж амьдарсан байна. Энд яг жинхэнэ бурхны үг байна гэд. Надад цаг баг байгаа. Гэтэ манай паг пастор номлол сургаалаа ч гэсэн баг ярьсан ч гэсэн би өөрийнхөө ярих зүйлээ ярьчихад явъя гэж бодож байна. Библийн нэг ишлэлийг та бүхэнд уншиж танилцуулмаар байна. Энэ бүх ишлэлүүдийг л би уншмаар байна. Еврей 10:10, Еврей 10:17, Ром номын 3:24, 1-р Коринт 6:11 гэх мэтлэн ишлэлүүдийг би бүгдийг нь уншмаар байгаа боловч ганцхан ишлэлийг та бүхэнд уншиж өгмөр байна. Ром номын 3:24. Христ Есүс доторх золилтоор дамжуулан Бурхан түүний нэгүслэр бид үнгүй зөвтгөгдсөн билээ гэсэн. За энэ чинь манай чуулганы пастор байнгын ярьж идэг. Бурхан бол зөвтгөгдсөн гэж байгаа бол бид нар зөвтгөгдсөн. Бурхан биднийг гимгүү гэвэл бид нар гимгүү гэсэн үг. Бурхан биднийг ариусгацсан гэвэл ариусгацсан гэсэн үг. Библи байгаа хэвээр нь ярьдаг юм байлээ. Тэгвэл орчин үеийн протестант сүмүүд энийг уншдаггүй юу? Уншдаг. Харин хажуугаар нь зүгээр өнгөрүүлчихдэг. Тийм болохоор би үргэлж Христийн Есүсийн сүмийн пасторудад чи ийм үгнээс сургаал зааж ирсэн үү гэж асуусан. Гэвч нэг ч тийм хүн байхгүй. Энэ үгнээс уншиж энэ үгийн сургаал заадаг байсан бол бүгдээрээ л манай чуулганд орж ирэх л ёстой байсан. Харин буруу ажил хийгээд байгаа учраас над чиг ийм л хөгшин хүн тэднийг залруулах зүйл гарч ирж гин, засаж өгөх зүйл гарч ирж гин гэж уриалж чадах тийм хүчийг Бурхан надад өгж байгаа юм аа. Тиймээс Бурхан надад ийм эрүүл мэндийг өгч, чирэг болгож өгч, шинээр дахин төрөх боломжийг өгснөөр би 5 жилийн өмнө аврал аваад Гванжу хотын сайн мэдээ чуулганд пастороор маш хичээнгүйлэн сайн мэдээ тарааж байна. Харин сайн мэдээ тарааж авах хугацаанд пастор байн намайг дуудаад байсан учраас би Жонжу хотноо явагдах Христийн шашны пастор удирдагч нарын форумд би очиж гэрчлэл хийж байгаа. Харин манай пасторын намайг урьсан газар болгон олон пасторууд ингэж цугласан байсан. Зарим 80, зарим нь 70, зарим нь 100 гаруй тийм пасторууд ингэж цугласан. Энэ удаагийн Инчонд болсон пасторуудын чуулган форумд ч гэсэн би хашгирчаад ирсэн байгаа. Тэгээ маш их гоё болсон. Тэглээгээ тэд нар намайг зодохч биш, зодож чадахгүй. Тэгээд яах вэ дээ, тийм ээ? Жонжуд байгаа Христийн пастор удирдагч та нар одоо өөрийн ухаантай байж яг зөв үннээ ойлгож та бүхэн зөвийг ойлгоод үнэхээр өөрөөсөө эргэж гимшснээр би гим нүгэлгүй боллоо. Би ариун болчихлоо гэж зүрх сэтгэлээсээ итгэснээр Библи бол мэдлэг хуримтлуулах зүйл биш тийм ээ. Итгэх үстэй. Түүнд итгэж аль хурдхан бид бүх пастор удирдагч нар сайн мэдээж чуулган руу маш ихээр цугларч аврагдана гэдэгт би баттай итгэж байна. Маш хэцүү зүйл бол тэнд цаг явцсан байна. Одоо миний цаг бараг дуусчих шиг байна. Ямар ч тач энэ газарт ирээд миний гэрчлэл энд хийж байгаа нь Бурханы агуу ерөөлөлээ. Би энд ирэхийг хүссэн. Та бүхэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж твцсэн. Өнөөдөр та бүхнээс маш их Бурханы ивэл ерөөл авч босож явнаа. Одоо би Жонжу хот руу буцаж явна. Жонжу хот руу явах юм бол
пасторууд өөр ертөнцийн пасторууд одоо 70 80-аад би сая удасаар авахад цугласан байгаа гэсэн. Одоо өнөөдөр тэд нэр бараг өгсөн гэсэн үг. Нэг ч хүн бай сэтгэлийн үүдээ нээгээд үннийг ойлгож зөвийг ойлгож авах юм бол гэснээр манай чуулганд сугалж ирээсэй гэж Бурхны нэрээр ерөөж уриалж байна. Баярлалаа.